Сайн байцгаана уу? Өнөөдөр бид англи хэлний чухал цагуудын нэг болох Present Perfect Continuous буюу үргэлжилсэн төгс одоо цагийг гүнзгийрүүлэн судлах болно. Энэ цаг нь өнгөрсөн хугацаанд эхэлж одоо ч үргэлжилж буй эсвэл саяхан дууссан үйлдэлийг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Ямар нөхцөлд яаж зөв ашиглахыг хамтдаа сурцгаая. Present Perfect Continuous. Цаг нь өнгөрсөн үед эхэлсэн одоо ч үргэлжилж буй эсвэл одоо хүртэл үргэлжилсэний үр дүн нь одоо илт харагдаж буй үйлдэлийг илэрхийлдэг. Гол нь үйлдлийн үргэлжлэх хугацаа эсвэл түүний үр дүнд анхаарлаа хандуулна. Жишээ нь I have been studying for 3 hours гэдг нь би 3 цагийн турш хичээл хийж байна гэсэн утгатай. Энд хичээл хийх үйлдэл 3 цагийн өмнө эхэлж одоо ч үргэлжилж байгааг эсвэл саяхан дуусан ч үр дүн нь одоо илт байгааг харуулж байна. Present Perfect Continuous. Цагийн бүтцэн. Subject. Буюу үеийн эзэн дээр have эсвэл has дараа нь been мөн үндсэн үйл үг дээр in төгсгөлийг нэмж үүсгэнэ. Жишээ нь She has been working all day. Буюу тэр өдөржин ажиллаж байна. Мөн They have been living here since 2010. Буюу тэд 2010 оноос хойш энд амьдарч байна гэж хэлж болно. Present Perfect Continuous. Үйлдлийн үргэлжлэх хугацааг онцолдог бол Present Perfect Simple. Үйлдлийн үр дүн эсвэл хийгдсэн үйлдлийн тоо ширхгийг илэрхийлнэ. Жишээ нь I have read a book for 2 hours гэж хэлэх нь буруу хэрэглээ. Харин I have been reading a book for 2 hours буюу би 2 цагийн турш ном уншиж байна гэх нь зөв хэрэглээ юм. Учир нь энэ цаг нь үргэлжилж буй үйлдэлийг илэрхийлдэг. Хэрэв та номоо уншиж дуусгасан бол Present Perfect Simple ашиглан I have read a book гэж хэлнэ. Одоо Present Perfect Continuous. Цагийг амьдрал дээр хэрхэн ашигладаг талаар богино харилцан яриа үзсгэе. Ан бинийг хараад You look tired. What have you been doing? Буюу ядарсан харагдаж байна. Юу хийж байсан юм бэ? Гэж асуухад би I've been studying for my exams all night. Буюу би шөнөжин шалгалтандаа бэлдэж байсан юм гэж хариулж байна. Энд би шөнөжин хичээлсэн үйлдэл нь одоо ч үргэлжилж байгаа эсвэл саяхан дуусан ч үр дүн нь ядарсан байдал илт байгааг илэрхийлж байна. Present Perfect Continuous. Цагтай хамт түгээмэл хэрэглэгддэг зарим үгс хэлхүүдийг харцгаая. Эхлээд for. Энэ үгийг энэ турш гэсэн утгаар хэрэглэдэг. Жишээ нь I have been waiting for 2 hours. Би 2 цагийн турш хүлээж байна. Дараа нь since. Аас хойш гэсэн утгатай. She has been working here since May. Тэр 5 дугаар сараас хойш энд ажиллаж байна. Мөн recently болон lately гэсэн үгс нь сүүлийн үед гэсэн утгатай бөгөөд энэ цагтаа хамт их ашиглагддаг. Одоо сурсан зүйлээ баттахын тулд хэдэн дасгал ажил хийцгээе. Эхний өгүүлбэр. She learn English for 5 years. Энэ зөв хариулт нь has been learning болно. Учир нь for 5 years буюу 5 жилийн турш үргэлжилсэн хугацааг зааж байна. Хоёр дахь өгүүлбэр how long. Энэ зөв хариулт нь have you been waiting юм. How long гэдг нь үйлдэхээр удаан үргэлжилсэнийг асууж байгаа тул Present Perfect Continuous ашиглана. Өнөөдөр бид Present Perfect Continuous цагийн утга учир бүтэц хэрэглээг сурлаа. Энэ цаг нь өнгөрснөөс эхлээд одоо хүртэл үргэлжилсэн үйлдэлийг яг таг илэрхийлэхэд маш чухал юм. Илүү их дасгал хийж өдөр тутмын яриандаа ашиглаж хэвшээрэй. Баяртай.